Өөрийн хамаатан садангийн хүн гэр бүлийн гишүүн нь хүүхдийг бэлгийн сонирхолтойгоор оролдох, үнсэж таалах, эсвэл садар самуун зураг хэрэгслийг өдөөгч болгон ашиглах. Хүч хэрэглэх замаар бэлгийн харилцаанд оруулах үйлдэлийг хэлнэ. Хүчирхийлэгч нь гэр бүлийн гишүүн бөгөөд өөрийн цусан төрлийн хүн болох эцэг, ах, нагац, авга, өвөө гих мэт байдаг. Гэр бүлд гишүүн болсон хойд эцэг, тэдний төрөл садан асрамжлагч, ихэвчлэн насанд хүрсэн буюу тухайн хохирогчоос насны хувьд нэлээд ах хүмүүс байдаг. Харин хохирогч нь ихэвчлэн бага насны хүүхдүүд байдаг. Хүүхэд ахуй наснаас нь насанд хүртэл нь олон жилийн турш хүчиндэж байсан тохиолдол олон байдаг. Хохирогч дуугүй байх хэд хэдэн шалтгаан байдаг. Үүнд самгардаж эргэлзэх, хэрв хохирогч нь бага насны хүүхэд бол уг үйлдэл нь түүний эрхэнд халдаж байгааг ойлгохгүй байж болох юм а. Мөн дотны инхрийлэл, хүчирхийлэл хоёрын ялгааг мэдгүй, мэдсэн ч босон явдлыг илэрхийлэх чадваргүй байж болно. Гэмших. Хохирогч нь өөрийн буруугаас ийм зүйл босон хэмээн итгэж гэмшдэг. Зарим нь бэлэг, эсвэл таашаал авсандаа гэмшиж зөрчилдөөнд ордог. Занал хийлэл, сүрдүүлэг. Энэ нь үг хэлээр илэрдэг. Хэрэв мэдэгдвэл өөрийг нь болон гэр бүлийн гишүүдээс нь хамгийн хайртай хүнийг нь аална. Гэх мэтээр занал хийлдэг. Хохирогч нь бие даах чадваргүй, хэрэгтэн нь эрх мэдэл, нөлөө бүхий хүн байдгаас ямар нэгэн аюултай зэвсэг хэрэглээгүй байсан ч занал хийлэл болон сүрдүүлэг нь үйлчилдэг юм а. Бодиттой бие махбодын хүчирхийлэл. Зарим хэрэгтэн хохирогчийг чимээгүй байлгахын тулд зодох, хүлэх гэх мэт хүч хэрэгэлдэг. Гэр бүл чимээгүй байх бас нэгэн шалтгаан болдог. Зарим тохиолдолд гэр бүлийн нэр төрийг хамгаалж байна гэсэн нэрийн дор гэмт хэргийг мэдсэн ч ил гаргадаггүй. Энэ нь хүчирхийлэлд амжирах үнцийг бий болгодог. Хүчирхийллийн байдлыг авч үзвэл төрсэн эцэг 35%, хамаатан 32.5%, хүргэн ах 20%, хойд эцэг 10%, ах 2.5% байна. Үүнээс хамгийн түгээмэл нь төрсөн болон хойд эцэг нь охиноо хүчиндэх явдал юм. Төрсөн ах дүүгээ хүчиндэх нь маш өргөн тархсан байдаг. Ихэнхдээ энэ нь мэдэгдэлгүй өнгөрдөг байна. Гэр бүлийн болон ойр дотны хүмүүстэй хүчиндүүлэх нь илүү их сэтгэл зүйн дарамт авчирдаг. Танихгүй хүнд хүчиндүүлсэн тохиолдолд ар гэрийн болон ойр дотны хүмүүсийн дэмжлэг тусламжийг авах боломжтой байдаг бол ураг төрлийн холбоотой хүндээ хүчиндүүлсэн хохирогч ингэж чаддаггүй. Хүчирхийлэгч нь хохирогчийн нэг гэр бүлийн гишүүн төдийгүй тэдэнд зааж сургаж байдаг, ахмад настан байдаг тул хүүхдээ хэцүү байдалд оруулдаг. Энэ гэмт хэрэг нь хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх аргаар үйлдэхээсээ илүү сэтгэл зүйн дарамт үзүүлэх, ятгах, итгүүлэх, хуурах аргыг ихэвчлэн ашигладаг байна. Хэрэг үйлдснийхаа дараа хариуцлага хүлээхгүй тул ямар нэгэн зүйл авч өгөхөөр амлах, хохирогчийн чухам юунаас айдгийг сайн мэддэг учраас айдсыг нь ашиглах. Үгүй бол түүнд асар их итгэл хүлээлгэж байгаа хүний дүрээр зөвхөн бидний нууц хэмээн үнэмшүүлдэг байна. Хэргийг ингэж нууцсаар хэрэгтэн үйлдэлээ олон дахин давтан үйлдэх боломж олгодог байна. Тиймээс өөр хүүхдээ хинтээ хаана, яаж өөрийн цагийг өнгөрүүлж байгааг нь анхаарч байх хэрэгтэй. Мөн хааны газар үлдээхдээ найдвартай хүнд үлдээж байх нь хамгаас чухал юм. Эстигээс таны өөр хүүхэд хэн нэгэн хүний бэлгийн дарамтанд орохыг үгүйсгэхийн аргагүй юм. Түүнчлэн өөр хүүхдийн сэтгэл зүйн өөрчлөлтүүдийг ч анхаарч байх хэрэгтэй.